Өнөөдрийн минь төргий. За тэгээд орхины хөндийн тусгай хамгаалалттай газар манайх судалгааны ажил хийхийн хажуугаар энэ полигонд бол хэдэн удаа судалгааны ажлыг оюутнуудтайгаа хамт хийж исэн. За тухайн тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргааны ажилтнууд, нутгийн ард иргэд, судлаач та бүхэндээ бүгдд нь 20 жилийн баярын минь төргийа. За би соёл эрдэнэ гэдэг тийм Монгол Улсын их сургуулийн инженер технологийн сургуулийн хүрээлэн буй орчны хим инженерчлэлийн чиглэлийн багш байгаа. За манай судалгааны баг энд байгаа энэ олон оюутнууд ерөнхийдөө бол орхон гол түүний цутгал голуудтай холбоотой судалгааны ажлуудыг сүүлийн хэдэн жил хийж ирсэн. За тэгээд олон оюутны ажил учраас ерөнхийдөө бол яг нэг юм багцлагдаж өгөөгүй л энэ. Тэгээд үр дүнгуудээс нь та бүхэнд сонирхолтой байх болов эсвэл арай зэгцтэй мэдээлэл болох болов гэснээсээ хэдэн зүйлийг гол зүйлийг томилоод илтгэхээр бэлдсэн байгаа. За энэ нэгдүгээр автор нь мөнхцөл гээд манай докторийн оюутны гол судалгааны ажил юм байгаамаа. За ерөнхийдөө яг эхлээд бол орхон голын тухай мэдээлэл. За ер нь усны чанарын судалгааг бид хэрхэн хийдэг вэ? Ялангуяа гидрохим, геохим болон бохирдлын талаарх судалгааг ямар байдлаар явуулж байгаа вэ гэдэг талаар товчхон дурдна. За тэгээ өнөөдөр хэлэлцүүлэгдэх гол ажлууд бол үндэсний геологийн албаны захиалгатай 22-оос 23 онд хэрийн судалгаа хийгээд дууссан Монгол орны босоо тэнглэг дагуух геоорчны судалгаа гэсэн ажлын дэд сэдвийн ажлуудаас ярих юм аа. За яг энэ зургаар гол өгөх гэсэн мессеж юу вэ гэхээр ер нь бол Монгол улсын усны нөөцийн дийлэн хувь нь буюу бараг 90% нь бол нуур тойрон эзэлж байгаа. За тэгээд газрын доорх ус бол маш бага хувийг нь эзэлдэг. Тэгсэн хэрнээ хэрэглээний бараг 70-80% бол газрын доорх уснаас хангаж байгаа. За энэ бол цаг агаар тэгээ өөр бас бусад нөхцөлтэй бол холбоотой. Ялангуяа хот суурин газрын бороо орж байна. Ялангуяа хот суурин газрын усан хангамжид бол гадаргын усыг ашиглана гэдэг маш хязгаарлагдмал. Ягаад гэхээр өвөлдөө бид усны хангамжийн асуудал бол тулгамддаг учраас тиймээс тодорхой хэмжээгээр газрын доорх уснаас бол хамааралтай юм нөхцөл байдал байна. За тэгээд энэ хоёр тоог хооронд нь бодоод үзэхлээр усны нөөц маань ихэнх нь гадаргын усандаа байгаа хэрнээ дийлэнх усаа бол газрын доорх уснаас хангаад байна гэдгээр би тэгэхэд усны нөөцийн хувьд маш тогтворгүй гэх юм уу ирээдүйн багтаа ийм хэцүү байдалтай улс хамаарагдана. За тэгээд энийг яаж сайжруулах вэ гэдэг үүднээс сүүлийн үед бол гадаргын усыг ашиглая гэдэг санаачлага улсын бодлогод бол нэлийн төлхөө тавигдж байгаа. За тэгээд ус ярихаар л орхноос татна гэдэг болсон шүү дээ сүүлийн үед. Ус ярингуут л орхноос татна, орхныг тэгнэ гэдэг болоод байгаа. За тэр үүднээсээ бол орхон гол маань нэлийн юм чухал ач холбогдолтой голоо. За судалгааны ажлыг энэ илтгэхдээ бол бид хэд орхон голын сав газар түүний томоохон цутгал гол гэж ярьж байгаа. Хэрнээ энэ дотроо бол орхон голоос гадна туулгол, хараагол, еврогол бүгдийг нь оролцуулж ярьж байгаа. За түрүүний манай загас судлаачийн хэлсэний дагуу орхон гол бол манай хамгийн урт голхгүй. Хамгийн урт ингээд төвөөсөө хойд хил хүртлээр урсдаг. За ихэнх манай гадаргын усны судалгаанууд бол өглөө бас судлаачдын илтгэд гарсан байх гэж бодож байна. Сэлэнгийн сав газрын судалгаа гэж нэлээд хийгдсэн байдаг. Яагаад гэвэл дөнгөж хилийн даан очоод сэлэнг мөрөн рүү цутгаад цаашаа гарч байгаа боловч ихэнх төв хойд хэсгийн голууд маань орхон гол руу цутгадаг юм онцлогтой. За энэ ерөнхий таймуудыг харуулсан. Гэхдээ яг орхон гол руу цутгаж байгаа, сэлэнг мөрөн рүү цутгаж байгаа энэ түрүүний миний дурдсан голуудыг хооронд нь харьцуулсан төлөв байдал нь ямар байна уу, ямар онцлогтой байна уу гэдэг судалгаа бол 2006-7 оны үед дийжсэн баяр тунгалаг докторийн ажил бий. За тэрнээс хойш 17-8 оны үед гүнсма докторийн ажил бий. Тэгээд тэрнээс хойш бас 10 гаруй жил өнгөрчлөө тий. Тэгэхээр энэ манай докторийн ажил ингээд хийгдээ явж байгаа. Тэгэхээр эдгээр голуудын хооронд ямар онцлог байна гэдгийг ерөнхийд нь харьцуулах юм зорилготой ажиллаа. За тэгээд ер нь бол орхон голын сав газрын гадаргын усны чанар найруулгыг нь үнэлээд тэрэнд ямар хүчин зүйл нөлөөлж болох вэ гэдгийг тодорхойлоод тэгээд үр дүн дээрээ буюу химийн найруулгатаа үндэслээд ундны усанд ашиглаж болох юм уу, газар тариаланд ашиглаж болох юм уу, малай чухал ямар хувийг эзэлж байгаа юм бэ гэдгийг нь тогтоох юм зорилготой. За үр дүн бол ер нь ингээ гараал явж байгаа гэсэн үг. За өнөөдрийн илтгэл дээр болохоор энэ гурван агуулга түүнээс гадна арай жоохон энгийн байдлаар ер нь орхон голын цав газрын усны найрлагад нөлөөлж болох үс нэг юм хоёр хүчин зүйлийг онцгойлж ярья гэж бодсон юм аа. За энэ танилцуулагдах үр дүн маань болохоор түрүү хэлсэн 2022-оос 23 онд нийтдээ 5 удаагийн хэрийн судалгаагаар
22 оны намар, 23 оны хавар 100 намар гэж. За ингээд 5 удаагийн хийдийн судалгаагаар эдгээр голуудаас нийтдээ 220 усны сорцыг аваад шинжилсэн байгаа. За энэ дээр бол яг Евро гол, сэлэнг гол хоёроос бол маш цөөхөн 3 сарц авсан. За тэгээд туул гол, хараа гол, орхон гол. За туул хараа хоёр бол мөн орхны нэлийн том цутгал. За Евро гол бол юуны хөлийн наахан цутгаж байгаа боловч ерөнхийдөө маш их урсцтай. Тэгээ бохирдол бол ер нь маш бага байдаг, маш цэнгэг устай ийм гол байгаа. За тэгээд түүнээс гадна энэ сав газарт буюу манай судалгааны талбайд хамаарагдж байгаа хаягдл ус цэвэрлэх байгууламжуудын усны чанарыг мөн үнэлж үзсэн. За усны химийн шинжилгээ хийсэн арга болон ерөнхийдөө ямар арга зүй хэрэглэсэн талаар энэ дээр товч харуулсан байгаа. За үр дүнгээсээ товчхон танилцуулъя. Ерөнхийдөө бол физик химийн үзүүлэлтээр гол үзүүлэлт нь бол pH, за цахилгаан дамжуулах чанар, за тэгээ нийт уусан хатуу бодисуудыг харуулсан. За ер нь бол энэ товчлууд нь болохоор энэ Евро голын сав газар, сэлэнгийн сав газар, туул голын сав газар, хараа гол, орхон гол, тэгээд энэ хаягдл уснууд гэсэн үг юм. Тэгэхээр энэ өө үсгтэйнүүд нь дандаа орхон голын бустай харьцуулахад иймэрхүү байна гэж харахад болно. За тэгээ яг pH-ийн хувьд бол ер нь дийлэнх нь нэг 6.5-аас 8.5-ын хооронд ихэнх усны сорцнууд мал орж байгаа. Тэгэхээр энэ гадаргын усны стандартаас хэтэрсэн сорц бол харьцангуй бага гэсэн үг. За тэгээ яг зарим тохиолдолд хараа голын усан дээр бол нэлийн өөрчлөлтүүд ажиглагддаг. Хараа гол бол яг төвд байгаа учраас нэлийн бас нөлөөтэй тийм байгаа. За нийт уусан бодисыг илэрхийлж байгаа энэ цахилгаан дамжуулах чанар болон уусан бодисын агуулга бол бусдад харьцуулахад орхон гол арай жоохон өндөр байгаа харагдаж байгаа ах тийм ээ. За тэгэхээр энэ болохоор ер нь яг зөвхөн орхон голын ус биш, орхны сав газрын ус гэж ойлгох хэрэгтэй. Орхны сав газар тариалагдж байгаа бусад жижиг голууд бас орсон гэсэн үг. Жишээлх юм бол энэ хөгшин орхон гол энэ төр бол орцсон байгаа гэсэн үг болно. За тэгээ бусдаасаа араа уусан бодисын агуулга өндөр харагдаж байна. За хамгийн өндөр нь бол нөгөө хаягдл ус цэвэрлэх байгууламжийн хаягдл уснууд нэлээд өндөр энэ химийн арилгын хувьд нөлөөлдөг гэсэн үг. За дараагийн диаграм болохоор ер нь голын усны голионы агуулгыг илэрхийлж байгаа диаграм байгаа. За энэ диаграм дээрээс яг гэхээр энэ гурвалжингийн энэ болон руу ойртоод ирэхлээр одоо кальцийн ион давмгайлж байна. Энэ рүү ойртоод ирэхээр натр калий давмгайлж байна юм уу ингэж дүгнэдэг. За тэгээд ер нь Монгол орны байгалийн усны онцлог шинж чанар бол яг өөрийнх нь байгалийн найрлага бол катионоос энэ кальцийн ион давмгайлах ёстой, анионоос болохоор гидрокарбонат давмгайлах ёстой байдаг. Ёстой ч яг ер нь карбонатын чулуулаг газар манайх ер нь тэгж давмгайлдаг. За тэгээд арай жоохон ингээ өөр ион давмгайлаад ирсэн буюу одоо энэ улаан өнгөтэйнүүд нь бол хаягдл усны дээжүүд тэндээс харахаар хаягдл усны дээжүүд гэж байгаа. Эднэр бол арай жоохон өөр ион давмгайлсан гэсэн үг байхгүй байгалийн уснаас жоохон өөр. Тэгэхээр энэ хоёр холилдоод ирэхээр энэний голын уснууд үүснэ гэсэн үг болно. За тэгээд ерөнхийн нийтлэг энэ голууд дундаас бол орхон голын ус бол харьцангуй яг байгалийн төрхөөрөө дээд хэсэгтээ ихэнх хэсэгтээ за дунд хэсэгтээ буюу Эрдэнэтээс цаашаа хангал голын ус цуцгаад ирэхлээр бол сульфатын агуулга нэлээд нэмэгддэг. За тэгээд мөн анион катионы агуулгаас өөрчлөгдөж ирдэг. За томоохон хотуудын доогуур орж байгаа уснуудад бол гол бүлүү натрик калий ион нэмэгдэж ирдэг байгаа. Тэр нь болохоор цэвэрлэх байгууламжаас гаралтай гэж үзсэн. Ингээ өөрчлөлтүүд харагддаг. За хамгийн гол өөрчлөлт орхны ус бол дээд хэсэгтээ маш цэнгэг эхлээд за тэгээ төв хэсэгтээ газар тариалангийн нөлөө хөдөө аж ахуйн нөлөө орж ирээд доошоод ирэхлээр хангал голоос цаашаа бол яг уурхай нөлөө хэсэг орж ирээд тэгээд хараа гол тутахаар бас нэлээд өөрчлөгдөж ирээд хил рүү явдаг юм онцлогтой. За энэ дээжин дээрээс яг нийт хатуулаг болон TDS-ийг нь хараад үзэхээр яг харахгүй энэ улаан цэгүүд бол хаягдл усны нөлөө ихтэй. Тэрнээс гадна орхны ус бол бас нэлээд түрүүний харуулснаар энэ дээд хэсгээрээ эрдэсжилт ихтэй орно. Туулын ус бол харьцангуй орхны хажуудаараа эрдэсжилт багатай байгаад байгаа. Ийм байна. За энэ бол муу адилхан химийн арилгыг харуулдаг бас нэг зүйл байгаа. За тэгээ эндээс яг юу давмгайлж ийнэ гэдгийг нь харахаар ер нь бол яг хурд хунцсны усаар нэлээд сайн тэжээгддэг болвол энэ хурд хунц давмгайгаа илэрхийлэн. За чулуулга гаралтай бол энэ хайвта. За нэлээд ууршдаг болвол дээшээгээ болдгийг. Тэгэхээр яг орхны ус бол туулын устай харьцуулахад хурд хунцны тэжээнд арай жоохон багатай харагдаад байгаа. Туул голдоход яг уулнаасаа их аваад наашаа явж байгаа учраас тийм онцлог харагдана. За энэ гол диаграмуудыг энэ дээр яг гол харагдах юм нь юуны
хангал голын усан дээр яхаарахгүй сулфатын агуулга орж байгаа нь бол сайн харагддаг. Тэн дээр уул уурхай нөлөөгөөр гэхдээ энэ нөгөө орхны сав газрын нийтдээ зурцсан учраас сайн харагдахгүй ах шиг байна. Энийг ойлгосоод байна. За бохирдуулагч их үүсвэрийн тухайд ерөнхийдөө ингээд бидний тодорхойлсон гол ионууд дотроос за энэ ионы харьцаагаар тий азотын нэгдлүүд натрийн харьцаа, за хлор кальцийн харьцаагаар ингээд үзэхлээр нэг хит хитэн гол их үүсвэр харагдаад байгаа энэ дээр. За гол нь юу вэ гэхээр азотын нэгдлүүдээс харж болох юм нь манай энэ сав газар тий төв хойд хэсгийн сав газруудад байгалийн усны найрлага бол байдгаараа байна. За гидрокарбонатын ангийн кальцийн бүлгийн ус гэдэг нь бол байдгаараа байна. Гэлээ гэхдээ стандартаас даваагүй ч гэсэн химийн найрлагуудыг нь хооронд нь харьцуулаад үзэхлээр яхаарахгүй хотын нөлөө буюу хаягдл усны нөлөө нэлээд орж ирдэг. За хоёрдугаарт нь болохоор энэ зөвхөн одоо хаягдлын нөлөөг хүний хаягдл гэж үзэж болохгүй мал аж ахуйн хаягдл бас нэлээд харагдаж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр мал ихсээд ирэхлээр бид бол малыг одоо мал маллал өдий олон жил амьдарсан байгаа. Гэтэл малын тоо ихсэх юм уу усны нөөц багасаад ирэхлээр энэ дээр малын гаралтай хог хаягдл өтөг бууц. За тэгээ малын бусад хаягдлууд одоо голын усны химийн найрлагыг нөлөөлж байгаа нь харагдаж ирж байгаа. За тэрийг би тэгэхэд яагаад тодорхойлсон бэ гэхээр энэ манай хойд хэсгийн голын болон худгийн уснуудад юу нэлээд гараадсэн. Нитратын бохирдол нэлээд өндөр гараадсэн. За нитрат бол бусад голын ионуудаас ялгаатай нь хортой гэж явдаг. Ундны усанд стандарт зааж өгдөг. Өөрөөр хэлбэл нитратын агуулга өсөх юм бол хортой гэж үзэх юм тий. За гэтэл нитратын агуулга бүр маш өндөр гараад ялангуяа хоошоогоо одоо энэ хав биш ч гэсэндээ орхон голын хажуу талын сэлэнгийн орхон сум орчимд бол зарим худгийн усны нитратын агуулга бүр түлцэх агуулмжаасаа 10 дахин өндөр энэ гарсан байхгүй юу? За тэгээ энэ юунаас болоод байна вэ гэж би бол бодохдоо бордооны хэрэглээ гэж жоохон бодсон. За тэгээд тэрийг шалгах үүднээс би тэгэхэд нитратын азотын изотопын шинжилгээг бол хийсэн. За тэгээд тэрний үр дүнд үзсэн чинь нитратын азот маань одоо юу гэхээсээ илүү бордоо гэхээсээ илүү одоо мал аж ахуй юм уу хүний юм уу юм хаягдлын гаралтай гэсэн үр дүн гарсан байгаа. Энэ дараагийн слайдаар харуулъя. За одоо бид хэдийн хамгийн сайн мэддэг одоо хүнд металл тий хүнд металлын бохирдлыг бол бид нэлээд олон жил ярьж байгаа. За энэ дотроос голуудыг харьцуулаад үзэхлээр хараа голын сав газарт бол ингээм металлуудтай харьцуулсан уран хар тугалга илүү өндөр байдаг юм байна. Тэгээ молибден энэ дундаас хүнцэл бас орж ирж байгаа. За орхон голын сав газарт ерөнхий бохирдлороо молибден өндөр тэгээ уран хүнцэл гэсэн дараалалаар гарсан гэдэг. За хараа голын сав газар бол яг манай жир нь ураны гол орд одоо тархсан байдаг сав газар учраас ингэж гарсан байхаа гэж бодож байгаа. За энэ хүнд металлын агуулгыг алгасаад дараагийн хэсэг рүү оръё. За усны чанарын индексийн тухайд бол эдгээр голуудыг хооронд нь харьцуулаад мөн гаргасан байгаа. За энэ бохирдлын их үүсвэр гэсэн хэсэг дээр би за цаг тохиод ах шиг нэг хоёр зүйл ярина. Түрүү нөгөө цэнхрийн голтой холбоотой бас яриа илтгэл дээр гарсан тий. За орхны бүр их рүү ингээд очихлоор сувраг харихны энтлийн зугнаас нь их аваад ингээ урсж байгаа. За яг тэрэн дээр бол алтны урхаануудын лиценз олгогдсон байдаг. Нэг хэсэг нөгөө урт нэртэй хуулиар бол тэр лицензүүдийг цуцсан байж байгаад одоо дахиад сэргээд бас ажиллаад байгаа шиг үлээ. За тэр уурхай ажилласан ажиллаагүйтэй үл хамааран ингээд нөхөн сэргээгдээгүү талбай их байгаа учраас бороо орох болгонд тийшээ ингээ маш их хэмжээний булангар үүсдэг. Ягаад гэвэл уурхай ажиллаагүй байсан ч тэргүй шорон суларчихсан учраас ингээл нэг түрүүний нөгөө нэг үүртийн тохойн зураг харуулсан тэрэн шиг тийм улаанаараа эргэлцсэн ус үүсдэг юм байна. За тэгэхээр тэр булангар үүсгэлээрээ булангар бол гадаргын усны чанарын нэг үзүүлэлт тахгүй. Тэгээд булангар тодорхой хэмжээгээр ийм байх хэрэгтэй. Гэтэл тэрийг хэдийгээр зүгээр шороо орж ирж байгаа юм шиг харагдаж байгаа боловч тэр бол усны чанар маш ихээр дөрөйтж байгаа нэг хэлбэр болмоо. За орхонд ихэнд ихтэй нэг тийм асуудал. За хоёрдугаар дахиад нэг асуудал юу байсан юу вэ гэхлээрээ яг цэнхрийн гол нь одоо орхон гол их авч явж байгаа. Нааша цэнхрийн гол бол нэлээд нааша цэнхэр сум дээр цуцгаж ирж байгаа. Тэгэхээр тэр цэнхрийн аршааны эсрэг талд нэг юм хэсэг хортой шороо байгаа юм. Бүр хортой гэж байгаа шүү. Хортой шороо. За тэр шороо ямар учиртай юм бэ гэд тэр нутгийн иргэдийн саналаар гэхэд 18 оноос эхлээд тэн дээр нэлээд хэдэн удаагийн дийжлэлт хийгээд судалгаа хийсэн. За тэр бол ямар байсан бэ гэд тэгэхээр энд одоо нэг юм хоньны чансан гэдсний зураг оруулсан байгаа. Энэ талбай дээр очихлээр одоо энэ нэг юм нэг 5га орчим талбай байгаа. Энэ 5га орчим талбай дээр мал очихлээрээ мал одоо энийг хужир гэж бодоод очиод долоочдөг байна л та. Тэгээ очиод долоохлээрээ нэг хэдэн цагийн дараагаар өгчдөг. Бүр ингээд юу яагаад тэсгээ байгаад өгчдөг. За мал нь
Гэтэ гараа харахаар гид дотор нь ингээ болцсон байдаг гинэ. Яг чанц юм шиг түлэгдээ болцсон байдаг. За тийм юм байдаг бахан юм. Тэгээ энийг ингээ үзэхлээр яг энэ талбай дээр болоод ингээ ургамлууд нь хортцсон байдаг. Дахиад мал идэхлээрээ өгчдөг юм талбай. Энэ бол бараг 80-ад оноос эхлэлтэй зөвхөн архангаа цэнхэр сумынхан мэддэг. Тэгээд учир байдлаа олж чаддаггүй гэж байгаа. За тэгээ судлаад үзье. Судалж үзээд явхлаар яг ингээ манай үндсэн аргачлалын дагуу хэд удаагийн сорьц аваад судалсан. За нутгийн иргэд болвол энийгээ хашаалаад юу яцсан. Ямар ч мал өгөх байгааг бол мэдсэн байна шүү дээ. Тэгээ хашаалаа хориглчихсан. Юунаас гаралтайг нь мэдэхгүй. Өөртөө бол энэ дээр нэг юм нээхэн үед сүүний фермер байсан. Тэгээ тэр үеэр бодис алдагдсан байхаа ч юм уу ингэж хэлээ бас жоохон толгой эргүүлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр н одоо сүүний фермерт юу байдаг вүлээ гэж бодоод эхэлнэ гэсэн. За тэгээ энэ нэг юм 3 хашаа байгаа. Ингээд 1 2 3 дугаар хашаа гэж. Эндээс нь битгэхэд энэ дотроос нь тэгээ гадагшаа дотгошоо 500 м хүртэл сорьцууд аваад ер нь ямар хортой элемент илүү байгаа юм гэдгийг нь үзсэн. Яг харахгүй энд бол хүнцлийн агуулмж маш өндөр байсан. Хүнцэл бол нөгөө маш хортой элементтэй хаан хор гэж нэрлэдэг. Яг манай Монгол улсад геологороо нэлээд тархац өндөртэй байдаг. Алтны нөөцтэй учраас алтыг дагаж байдаг. За тэгээ эндээс яг бүх тоог нь харахгүй. Гэхдээ хүнцэл бол ер нь нөгөө хашааны маань бүх дээжинд маш өндөр буюу энэ ер нь бол хөрсний стандарт 10 байдаг байхгүй юу? Энээс 960 дахин өндөр байгаа юм. Тэгээ энийг уусгаад үзэхлээр бараг бүгд усан дуусчихна. Тэгэхээр одоо тэр чинь яг голын хажууд байгаа тал байхгүй юу? Тэгээд усаар угаагдаа гол руу ороод нөгөө гол наашаа яваад тэгээд ер нь бол орхон голын сав газарт нэлээд нөлөөлөх боломжтой. Түүнээс гадна энэ хүнсний хэлхийгээд амжих бас боломжтой. Усан дууслаа бол энэ дэрлээ загсанд орлоо ингээд цаашаа ер нь явах маш их боломжтой юм хортой элемент. За тэгээ хүнцлээс гадна уран их өндөр байсан. За тэрнээс гадна хөхөр манган гэсэн эрдэсүүд өндөр байсан. За тийний шалтгаан гэдээ бас нэлээд жоох үдсэн л дээ. Дээшээ доошоо зүсэл тгээ хажуу тишээ ингээд явж бидэхэд бол ер нь бол геологийн гаралтай л гэж дүгнээд байгаа. Тэр хавьд эсрэг талдаа цэнхрийн халуун аршаантай. Цэнхрийн халуун аршаан бол бас хүнцлийн агуулга маш өндөр байдаг. Ундны ус нь мэдээж ашиглахгүй л дээ. Гэхдээ ундны стандартаас 30-40 дахин өндөр байдаг юм агуулгатай. Хайдротермал гэдэг нь гидротермал мууж учраас энэ өндөр байдаг байгаа. За энэ бол нэг одоо анхаарал цохилтой зүйлийн нэг. За дараагийнх нь болохоор энэ гадаргын болон газрын доорх усны нитратын бохирдол өндөр байгаа талаар түрүү ярьсан тий. Ерөнхийдөө манай дээхэн үеийн судалгаатай харьцуулахад нитратын азотын агуулга бол байнга өсөд байгаа. За тэгээд тэрний их усурыг бас бордоо байж магадгүй гэж бодсны үндсэн дээр ингээд судлаад үзсэн. Тэгээд усны найрлагах нитратын одоо энэ нитрат гэдэг энэ бордоонд ордог энэний найрлагыг эдстопорн судалж үзээд ялгаж болдог. Тэгэхээр энэ хавьдаа цэглэж явах юм бол одоо азотын бордоо юм байна. За энэ хавь бол мал хүн амьтны хаягдл юм байна. За энэ бол борооны ус юм байна. Эсвэл агаарын азот юм байна гэж ангилах зорилготой. За ингээд судлаад үзсэн чинь үр дүнгийн хувьд бол энд бол голдуу худгийн уснууд за тэгээд голын цөөхөн ус орсон. Тэгэхээр түрүүний хэлснээр энэ бол яг нитратын ионы агуулга стандарт хэмжээ. За энэ худгийн уснууд бол стандартаасаа бүр ингээд 500 м давсан уснууд байгаа. Янз бүрийн уснууд энэ хар хорны ус ч бий, хоошоогоо ингээд яваад өөр бусад уснууд ч бий. Тэгээ зарим уснууд бол маш юм өндөр хэтэрсэн агуулгатай байсан. За тэгээ энэний үр дүнг харьцуулаад үзэхлээр манай уснууд бол ер нь энд цэглэгдээд байгаа. Голдвол одоо энэ хүм малын ялгц энэ харьцаал цэглэгдэж байгаа. Энэ хоёрын голд. Тэгэхээр яг учиргүй бордоо гэж үзэх бол арай болоогүй юм байна гэж үзсэн. За тэгээд манай хөдөө аж ахуйн юм уу эсвэл хаягдл усны энэ одоо менежмент буруу хийгдэж байгаатай холбоотой гадаргын уснаас гадна газрын доорх ус бохирдно гэдэг бол одоо маш эрсдэлтэй багхгүй. Газрын доорх усыг чинь хизээ хаана очиж цэвэрлэх үтэй ямар ч боломжгүй тийм байдаг. За нэг юм онцлог байгаа. Тэгээд энийг бас яхаа оюутны ажиллаар битгэхэд ер нь одоо усны шүүлтүүр хэрэглүүл ямар байх нь вэ гэдэг үүднээс худалдаанд хэрэглэгдэж байгаа шүүлтүүрээр бас туршиж үзсэн. Нэгэнт одоо худгийн ус юм уу бохир оогоо цэвэрлж явах хэрэгтэй болно шүү дээ. Мэдэхгүй хордоод иж болохгүй. Тэгэхээр тэр юу вэ гэхээр их их манайд зарагдж байгаа шүүлтүүрүүд бол сегментийн шүүлтүүр буюу булангар шүүгч хариулттай. Эсвэл одоо ион солилцооны буюу хатуулаг шүүгч хариулттай. За эсвэл одоо идэвхжүүлсэн нүүрс юм уу органик бодис шүүгч хариулттай. Тэгээ эднээр ингээд шүүгээд үзэхлээр дийлэнх шүүж чадахгүй нөгөө нитратыг маань яг зорилттой шүүлтүүр биш учраас тий хамгийн боломжтой шүүж байгаа нь бол энэ юу байсан мембран шүүлтүүр болон идэвхжүүлсэн нүүрсний шүүлтүүр хамгийн сайн. Тэрнээс биш зүгээр хэн болгоны санал болгож байгаа одоо хатуулаг бууруулдаг шүүлтүүр энэ төр бол ямар ч нэмэргүй юм бохирдлоо.
За ерөнхийдөө ийм дүгнэлтүүд гарсан байгаа. За цаг өнгөрсөн учраас ингээд өндөрлөлийн анхаарал хандуулсанд баярлалаа.